2026 оны төсөв батлагдсан. Ер нь одоо төсвийн доктортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт за анхааруулгыг хэр одоо авч энэ удаагийн төсөв батлагдсан гэж та бүхэн харж байна. За ер нь өргөн баригдсан төсвийнхөө хувьд бол харьцангуй харин нөхцөл байдалтай илүү одоо нийцтэй өөрөөр хэлбэл олж чадах орлого зарлагын одоо алдагдлынхаа хэмжээг нэлээд тооцсон ийм байдалтай төсөв өргөн баригдсан. За бидний өгсөн дүгнэлтэд бол бас харин нэлээд эрг дүгнэлт байсан гэдгийг бол та бүгд мэдж байгаа. Гэхдээ төсөв өргөн баригдсанны дараагаар улсын их хурл дээр бол нийгмийн шаардлага, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан бас өөрчлөлтүүдийг хийлээ. Гэхдээ ямар ч тач өргөн барьсан нийт зарлага болоод орлогынхоо хэмжээ, алдагдлын хэмжээг эвдэхгүйгээр бас дотор нэлийн юм өөрчлөлтийг хийсэн. Одоо илүү нийгэм рүү чиглэсэн багш эмч нарын цалин нэмэх, тэтгэмжийг нэмэх ийм өөрчлөлтийг хийсэн төсөв болсон гэж үзэж байгаа. Гэхдээ яг төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн бол 7 гишүүнтэй байгаа тийм. Тэгэхээр энэ 7 гишүүн за мэдээж одоо нэгдсэн байдлаар дүгнэлтүүдээ гаргаад улсын хурлд өгч байгаа бах. За тэгээд ерөнхийд нь харахаар нэлээд одоо шүүмжлүүлсэн тийм төсвийн одоо хилцүүлгийн явцад. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт чинь эрг байна. Өөрөөр хэлэх юм бол төсвийг одоо засах чиглэл бас тийм тодорхой дөрвтэй одоо төдийлөн комментууд алгаа, саналууд алгаач гэдэг юм уу. Тэгэхээр та бүхний хувьд яг ер нь эрсдэл, сорилттэй эдгээр одоо гадаад нөхцөл байдал зэрэг одоо энэ эдгээр хүчин зүйлсийг яг яаж авч үзсэн бэ? Тэгэхээр энэ хүрээнд бол манайх жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор дараагийн 3 жилийнхээ төсвийн хүрээний мэдээлэл ашиглах макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг төлөв байдлын үнэлгээ хийж одоо тайлангаа өгдөг. За тэн дээр бол бид макро үзүүлэлтүүдэд төсвийнхөө бүх орлого зарлага алдагдaltaй холбоотой бүх зүйлүүдийнхээ харилцан уялдааг тооцоод ингэж өгсөн байсан. Хэдийгээр өнгөрсөн жил бид нар 25 оны төсвийн дүгнэлтийг өгөхөд бол бид бол маш их одоо эрсдлүүд байна. Эдгээрийг тооцоогүй байна. Хэд өөдрөг төсөв боллоо, орлогоо одоо зарлага танд чадахгүйгээс орлогоо нэмэгдүүлсэн ийм төсөв өргөн барилаа гэдгийг бол бид шүүмжилж ирсэн. Гэхдээ 25 оны төсөвт ч тодтол өөрчлөлтүүд хийлээ. Түүнчлэн 26 оны төсвийн хүрээ жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах өөрчлөлтөөр 25 оны төсөв маань бас ч гэж орлого зарлага хоёр нь аль аль нь буураад 26 оны төсөв дээр ч орлого зарлага нь буураад манай руу нэлээд бидний өгсөн төсөөлтөд ойролцоо орж ирсэн. Дээр нь макро үзүүлэлтүүдийнхээ харилцан уялдааг хангах, ялангуяа зарлагыг одоо тий урсгал зардлаа 24% барих, алдагдлыг 1.1 дотоодын нийслэлтэй 1.3% барих гих мэтлэн инфляцийн түвшин бол яг хөө манайхаас арай бага байсан бидний төсөөлснөөс тэгвэл ямар тач илүү бодит байдалтай нийцсэн улс орныхоо эдийн засаг макро эдийн засгийн болоод төсвийн бүх боломжуудаа бас харсан төсөв байна гэдэг талаасаа бид эерэг дүгнэлт өгсөн. Зүгээр олон нийтийн зүгээс хэлж байгаа зүйл бол яг хөө зарлагыг хасах, танах тэр талаасаа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө 26 оны урсгал зардлыг 24% түвшинд 24% барина гэдэг энэ заалтыг бас оруулаад улсын их хурл жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө баталсан. Энийхээ хүрээнд ч бас нэг эвдэхгүйгээр дараагийн төсөв орж ирж энийг явсан учраас бас нийт эдийн засгтаа үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй тий боломжийн байна гэдэг үүднээс бид гэхдээ бид бас шүүмжлэх байж болох эрсдлүүдийг бол бүгдийг нь хэлж ийсэн. Гэхдээ сая харин олон нийтийн санал бодлын үндсэн дээр гэдэг юм уу бас нөгөө төсвийн процесст авсан саналууд дээр тулгуурлаад түүнчлэн одоо багш нар, эмч нарын одоо жигсаал цуглаан үйлдвэрчний эвлэлийнхний тавьсан санал одоо тэтгэвэр ахмад наснуудын шаардлагуудаас үүдээд яг уу цалин тэтгэвэр нэмэх нөхцлүүдийг бол харин улсын их хурлын ажлын хэсэг бол нэлээд сайн гаргаж ирлээ. Тэгэхээр бид бол мэдээж энэ дээр бид одоо бүгдийг дэмжээгүй мэдээж энэ дээрээ чигүүргийн шинжилгээндээ тулгуурлаад төр юу хийх юм, юу хийхгүй, юунд оролцох, юунд оролцохгүй вэ гэдэг дээрээ тулгуурлаж өөрчлөлтүүдээ нэгэнт орлогын өөрчлөлт хийж байгаа юм бол зарлагын өөрчлөлтөө бас давхар хийх ёстой гэдэг ийм зүйлүүдийг бас би санал болгосон байсан. Төсөв одоо яг батлагдахын өмнө за 360 гаруй тэрбум одоо төгрөгийн хөрөнгө оруулалтын одоо төслүүд бол шинээр орж ирсэн. За энэ бол одоо маш их шүүмжилт агуулсан. Тэгээ та бүхний хэлж байгаачлан ер нь одоо эрэг зүйлүүд байгаа. Гэхдээ бас засах зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ одоо шинээр хилцүүлгийн явцад орж ирсэн энэ төслүүд ер нь та бүхний харж байгаа нөгөө одоо шаардлагуудад яг нийцсэн үү? Төсөл одоо төсвөө санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний үндсэн шаардлагууд байж байгаа. Тэгэхээр эдгээр шаардлагуудад нийцсэн.
Ер нь бол яг 300 хэдгээд нэг ажлын хэсгээ оруулж ирсэн дам тоогоор яваад байгаа. Гэтэл байнгын хороод дээр илүү дэмжигдсэн, зарим байнгын хороо зарлагын хэлтийн дэд хороон дээр дэмжигдсэн саналууд орж ирсэн учраас 470 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг бууруулад буцаагаад бараг тэрнээс илүү 30 тэрбум маршгүй илүү санхүү 26 онд санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийг оруулж ирсэн. Тэрний бас нэлээд дийлэнх хувь нь бас нөгөө зураг төсөвгүй байсан учраас бид 2025 оны 11 сарын 7-нд өгсөн дүгнэлтээрээ бүр хавсаргаад нэлээд тодорхой юм дүгнэлтийг өгсөн. За тэрнийг бас юун дээр цахим хуудсанд парламентын цахим хуудсанд байршуулсан байгаа. Тэндээс бас та бүгд хараад илүү мэдээллийг олон нийтэд өгөх боломжууд бол бий. Тэгвэл бидний өгсөн тэр дүгнэлттэй зэрэгцээд байнгын хороо угаасаа ажлын хэсэг төсвийн байнгын хороо 2 6 чиглэлээрээ буцаагаад татаад дахин хилцүүлэг хийсэн шүү дээ. Тэгэхээр энэний нөлөө бол байна гэж бодож байгаа. Мөн манай төсвийн хүрээний мэдээлэлд одоо мөнгөцөө гишүүний оруулсан 490 тэрбумаар орлогыг нэмэгдүүл зарлагыг өсгөх багш нарын цалин нэмэх гэдэг энэ зүйл бол бас нөгөө үндсэн хуулиа зөрчих. Цаашдаа нөгөө төсвийн төсөлтөд нөлөөлөөд үндсэн хуулиа зөрчих магадaltaй байсан учраас манай юуны зөвлөлийн дүгнэлтээр бас 3 дугаар хэлтсэн үргэлжлэл рүүгээ буцаж бас дахин одоо төсвийн хүрээний мэдээлэл маань яригадаад дахин батлагдсан юу гэх өргөн дахин одоо 3 дугаар хэлцүүлэг рүүгээ 2 дугаар хэлцүүлэг рүүгээ буцаж 3 дугаар хэлцүүлгийг хийж баталсан. Өөрөөр хэлбэл бол төсвийн доктортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлтүүд бол 26 оны төсөвтөр илүү сайн туссан бахан. За 2025 оны 10 дугаар сарын гүйцэтгэлийг харах юм бол төсвийн алдагдал 1.6 их найт төгрөгтэй гарлаа. За гэтэл 26 оны төсөв 1 их найт төгрөгийн алдагдaltaй хаар батлагдсан. Тэгэхээр ер нь эрсдэл дахиад эргэжил хоримтлагдах нэ энэ чигээрээ явах юм бол нүүрсний үнийн уналтаас шалтгаалсан орлогын бууралтууд бол үргэлжлэх нэ гэсэн юм бас одоо дүгнэлтийг хийж болохоор шүү дээ. Тэгэхээр та бүхний хувьд эрсдэл хэр том байх вэ? Ер нь бол орлого талдаа нэлийн засгийн газрын зүгээс нэлийн их санаачлаг гаргаж бас бодиттой алхмуудыг хийхгүй бол бас нэлийн орлого бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл төсвийн 2026 оны төсвийн хүрээгээ батлахдаа орлогыг нөгөө нөөтийн буцаалт 27 онд өгөгдөн гэдэг үднээс 375 тэрбумаар нэмэгдүүлээд буцаага 5 тэрбумаар орлого нэмээд буцааж 40 10 гэсэн 50 тэрбумын буцаалт юу гэдгийг бууралт орлогын бууралт хийгдээд 330 тэрбумаар орлого нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ орлогыг бүрдүүлэхэд бас нэлээд том эрсдлүүд байхыг үгүйсгэхгүй таны хэлсэн нүүрс болоо дэлхийн зах зээлийн үнээс хамаарсан дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарсан эрсдэл бол манайд бий. Тэгэхдээ энэ дээр бид магадгүй нэмэгдсэн үртгийн албан татварын буцаалтыг томсгоод нэмэгдсэн үртгийн албан гэдэг маань урамшууллыг нь илүү өгнөө 5% болгоё гэж байгаа бол нөөтөөр дамжуулж бид далд эдийн засаг гэдэг юм уу бүртгэлгүй байгаа орлогуудыг түүнээс татвараас зайлсхийж байгаа зүйлийг одоо нэг илрүүлэх татварын суурьаа өргөдөх боломж байдаг. Тэгэхээр тэр утгаараа бид магадгүй татварын хувь хэмжээг нэмээгүй ч гэсэн суурийг өргөх замаар төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжууд бас байхыг үгүйсгэхгүй. Тэр талаасаа ч бид бас яг тэр 25 бүр 9 сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөлтөөр ч бас тэр талын дүгнэлтүүдийг бид өгч ирсэн. Тэгэхээр магадгүй зүгээр хэрвээ суурийг өргөдөх чадахгүй бол аж ахуйн нэгжийн орлого албан татвар, хувь хүний орлого албан татвар гих мэтлэн нөгөө орлого хөрөнгөд ногдох татварууд иргэдэд очих тэгээ шууд татвар иргэдээс татвар төлөгчдөөс авдаг шууд татваруудын бас ачаалал ихсхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр засгийн газрын зүгээс бол татварын ачааллаа бууруулнаа 3-4 их найт төгрөгөөр бууруулнаа гэдэг зүйлийг хэлээд байгаа учраас энэ болгоныгоо маш зөв цэгцтэйгээр бодлогын түвшиндээ авч хэрэгжүүлэх шаардлага бий. Зарлага бууруулах шаардлага бол гарцаагүй байна гэдгийг сая хүлээн зөвшөөрсөн. Нэг нааштай алхам бол сая төсвийн төслөө дагсан нөгөө төсвийн ерөнхийлөн зарагчдын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд гэдгийг үр дүнгийн шалгуур болгож томьёолох байдлаар Лувсан Жомц гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бол маш олон хөтөлбөрүүд дээр бүр бодиттойгоор үр дүнгийн үзүүлэлтүүдийг харахаар байгаа. Тэр нь улс орныхоо хөгжил, иргэдийнхээ сайн сайханд бол илүү нөлөөлөх учраас тэрнийгээ цааш нь харин зогсоолгүйгээр тууштай үргэлжлүүлж 27 оныхоо жилийн төлөвлөгөө болоод одоо 5 жилийн үндсэн чиглэл 27 оны жилийн төлөвлөгөө төсөв дээрээ өшөө наривчлаад ингээд сайн аваад явах юм бол иргэдэд очих үршим илүү болох улс орны хөгжлийн нөлөөллүүд нь илүү сайн болохын нөлөө бий гэж бид бодож байна. Төсвөлний зүйлийг маш товчхон асууя. За олон улсын байгууллагуудын зүгээс Монгол улсыг төсвөө тогтвортойгоор төсвийн бодлогоо тогтвортойгоор авч яваач гэдэг зүйлийг зөвлөмжийг байнга хэлдэг. Тэгээд 26 оны батлагдсан төсвүүдээр тогтвортойгоор энэ төсвийг одоо юу гэдгийг эвдэхгүйгээр
тогтвортой юм бодлого хэрэгжүүлэх үндсэнд тавигдаж чадсан уу? Энд дээр та маш товчхон хариулт. Энэ дээр бол би хувьд бол бас эхлэл байна, сайн эхлэл байна гэж хэлмээр байгаа. Дээр нь нэмээд ерөөсөө өргөн баригдсан төсөв дотроо бид нэр зохицуулт хийж болж байгаа бол төсвийн ерөнхийлөн зарагч нарын төсвөөс тодорхой юунуудаас 10% хувиар таналт хийсэн 12.5-аар энэ. Тэр салбарын төсвийн ерөнхийлөн зарагч нар дотооддоо зохицуулт хийгээд явах юм бол тэг үр дүнгийнхээ төлөө байгаа мөнгөөрөө гэдэг юм уу хуваарлагдсан төсвөөрөө илүү сайн ажиллах боломж бий гэж би хувьд үздэг. За баярлалаа. Тэ өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа.